Арсны хөгшрөлт унжилтанд сүлүүд бүсгүүчүүд ярьж байна л да. Би ч гэсэн судлаад хайфу утас татах гэдэг яг юм хоёр үйлчилгээ байгаад ах шиг байгаа юм. Энэ хоёрын ер нь ялгаа нь юу гэдэм бэ? За хайфу аппарат маань болохоор утас татахын ер нь бол утасыг бол ер нь бол миний бодлоор нэг 50% үржиж татуулсан зүгээр. Хэрвээ та 50-аас өмнөх настай байвал хамаагүй утас энэ төр татуулахаас өмнө зүгээр месийн бостэй аргаар зүгээр сайхан хайпу аппаратанд ч юм уу тий. За заавал хайпуг араа байна тий. Өөр лифт ингээд аппаратууданд ороод гоо арьсаа байгалаар нь месийн бус аргаар чангалуул ер нь илүү зүгээр. Хөгтөнгөр радио Бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Brilliant Cup World Champion Дубай тэмцээний мейкап артистийн дэлхийн 3 удаагийн авраг 35 дахь Азийн гоо сайхны Олимп хөмсөг контур шивээсний төрөл Гран-при шагналт Энгүүн салууны үүсгэн байгуулагч Арс гоо заслын магистр мейкап артист Эрдэнэ цэцэг өргөдөө ирсэн байна. Өнөөдөр бид хоёр гоо сайханд тулгамдж буй асуудал буюу тэр дундаа Арсны хөгшрөлтийн талаар ярилцахаар бэлдсэн байна. За сайн явж ирсэн үү? Өдрийн минь сайн байна уу? За энэ салбарт одоо хичнээн жил ажиллаж байна. Энэ салбарын онцлог нь яг юунд оршд юм бэ? За би болохоор энэ салбартаа 16 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд ер нь бол ажилдаа маш хайртай, дуртай учраас давуу талууд, гоё зүйлүүд бол маш их байгаа л да. Тий. Тэр дундаа бүсгүүчүүдийг гоё болгоно. Тэгээд надад ингээ ирээд үйлчлүүлсэн одоо үйлчлүүлэгч нарынхаа хараа сэтгэл ханамжийг хараа тэрнээсээ илүү кайф авдаг. Жишээ нь одоо нэг үйлчлэгээ хийлээ гэхэд нөгөө үйлчлүүлэгч маань айгүй гоё таалагдаад тий. Баярлаад гарахт нь бол тэрнээс бол маш гоё эрч хүч урам авдаг та. Сүүлийн үед одоо бүсгүүчүүд гоо сайхны одоо ямар үйлчлэгийг төлөхөө авч байна вэ? За сүүлийн үед болохоор манай салон дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын гол толгомдож байгаа асуудал одоо энийг шийдээд өгөөч гэсэн асуудлууд бол арьс унжилт хөгшрөлтийн талаар маш их үйлчлэг авах гэж одоо хандж байна. За тэр дундаа болохоор ерөнхийдөө 30-аас дээш насны үйлчлүүлэгч нар маань арьс унжилтаа эмчлэх аппаратуудад их орж байгаа. Ер нь одоо энэ хөгшрөлт, унжилт ер нь яг юунаас олж үүсээд идэм бэ? Бидний ямар буруу дадлаас олж арьс хөгшөрж, унжилт үүсч тэгээ тэр дундаас үрчлээс гэж нэг зүйл бас байгаад идэг шүү дээ. Тийм за ерөнхийдөө маш олон зүйлээс болж арьсны унжилт, хөгшрөлт үүснэ л дээ. Тэр дундаа нарны хит ягаан туяа бол арьсны хөгшрөлт үүсэхийн 70-80% шалтгаална. Тийм за нарны цэцгийг манаахан ерөөсө борлуулахгүй тул түрхдэг гэж ойлгоод идэг байхгүй юу? Борлуулж харлуулахаасаа илүү нарны тэр туяа чинь хит тэр юу тий тэр туяа болохоор борлохоос илүү ер нь арьсыг маш хөгшрүүлдэг байхгүй юу? Тэгэхээр арьсаа залуу гоё эрүүл байлгаа гэвэл ерөөсө өглөөсөрөө л нарны цэц түрхнэ. Би гэрээс гарахгүй юм чи нарны цэц түрхгүй гэхгүй. Яа тэгэхээр цонхоор тэр нарны туяа орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал нарны цэцээ өглөө босоод нүрээ угаалаа нүрээ өдрийнхөө тос чийшүүлэгчийг түрхлээ араас нарны цэцээ түрхнэ. Гэрээс гарахгүй байсан ч гэсэн тэр маань яаж байгаа юм гэхээр ерөөсө хөгшрөлтөө чинь 80% хамгаалж байгаа байхгүй. За үлцээ 20% нь болохоор тухайн хүний амьдралын хэв маяг буюу те идэж ууж байгаа зүйлс, нойргуудал, стресс, за тэгээд нүрээ будгаа арилахгүй унтах ч юм уу те маш олон асуудлаас болж хөгшрөлт ер нь бол үүснэ. Тий. Хамгийн чухал хамгаалах зүйл бол нарны тос шүү. Нарнаас хамгаалах. Арьс арчилгаан дээр ер нь бид нэр ахын шатнаас нь яриа л да арьс арчилгаа гэдэг юм бол цэвэрлэгээ гэж нэг зүйл байх хэрэгтэй гэж ярьдаг, мэддэг бид нэр. Тэгээд бүсгүүчүүд олгонлоо өөрийнхөө хэмжээнд цэвэрлэгээ хийгээл арьсаа цэвэрлээд л байдаг. Ер нь энэ арьс арчлах процедурт одоо цэвэрлэгээ ер нь нүрний арьс цэвэрлэгийг нь яаж хийх ёстой юм бэ? За манай дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын ер нь 70-аас 80% нь арьсаа маш буруу цэвэрлдэг хүмүүс ирдэг байхгүй. Одоо чинь над дээр цаг аваад үйлчлүүлгээ ирж байгаа хүмүүсийг би анх удаа ирж байгаа хүнийг аппаратаар арьсыг оншилдог байхгүй. За ингээ оншлуураа аппаратаар ингээ арьсаа ингээ гүн рүү ингээ тий дурандаад ингээ одоо дэлгэцээр ингээ харах юм бол маш их бохирдолтой бурууд байдаг. Тэгээд за та арьсаа цэвэрлдэг вэ гэхлээр ингээ
стао бичээстэй хэрэндэл ингээл өдөр болгоо тий угаагаал савандаал ингээл цэвэрлдэг гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт за би тэгэнгүүт бүр амнасаа за та арай ингээд нүүрийнхээ бодгийг ярих та. За яг яаж цэвэрлдэв? Эхнээс нь яар та гингүүт айгүй өөрхөн ярина. За би өстэй нэрээ нүүрийнхээ бодгийг эхлээд ингээ мицэлээр цэвэрлээд савнгаар угаачтیں۔ Тэгэнгүүтээ шууд эсензээ ингээд түрхээд эсвэл маск түрхээл унтчтیں۔ 50% тэгж хэлэн заа. Чиг юм байна. Тийм. 50% нь болохоор тэгэл таарсан савнгаар аваагаал сайхан арчиж аваал тэгэл маск тавиал унтчихдээ шүү дээ. Эсвэл тэгэл би угаачингуудаа шөнийн тусаа түрхчихдээ шүү дээ гэхгүй юу. Тэг ингээд үлдсэн 20-30% нь бол яг одоо зөв цэвэрлдэг гэсэн үг. За тэгэнгүүт маш олон төрлийн арьсны одоо нэг юу аа шүү дээ. Хуурай арьс байна тий. Имзэг байна. Тослог байна, холимог байна. Тэнгүүд яг өөртөөхөө арьсанд тохирсон цэвэрлэгээний одоо нөгөө дарааллыг мэдэх хэрэгтэй байхгүй юу. Тэнгүүд жишээ нь одоо хуурай арьстай хүн хит хуурай арьстай хүн хизээж савнгаар угааж болохгүй байхгүй. Тэнгүүд тухайн хуурай арьстай хүн байнга савндаж угаагаад хахаар нөгөө арьс маань хуурай шиж ингээ нэмэрсээр байгаа сүлдээ эмзэг болоод улаамтгай болоод амар хашламтгай болдог. Сүлдээ юу ч ямар ч бүтээгдэхүүнд үргэсэн хашлаад идэх байхгүй. Тэгэнгүүт арьсаа зөв цэвэрлэх нь маш чухал. За тэгэнгүүт ерөнхийдөө тухайн хүний ер нь хүмүүсийн ихэнх цэвэрлэгээний яг гол зүйл нь юу гэхээр гурвалсан цэвэрлэгээ гэж байдаг. Ер нь бол мэддэг хүмүүс нь мэдж байгаа. Гэхдээ мэдхгүй маш олон хүмүүс идэг болохоор би одоо энд хэлээд үгүй те. За эхлээд болохоор та мейкап юм уу эсвэл нарны цус хэрэглэсэн байвал заавал сүүн шингийн мөн хичээлээр цэвэрлэнэ. За тэрний яаж байгаа гэхэлэр тэр тослог будаг нөгөө крем нарнаас чинь тослог зүйл шүү дээ. Тэрийг будгийн маань задлж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ хоёрт нь болохоор өөр тохирсон гой зөөлөн савнгаар хөөсөр цэвэрлэнэ. За хөөсөр цэвэрлжингүүтээ нөгөө нэг зарим нь шууд бүтээгдэхүүнээ түрхээд нэгж шүү дээ. Тэр болохоор буруу байхгүй. Одоо хүний арьсны нүхчин юм лонхон хэлбэртэй юм хонхор юм нүхнүүд идэх байхгүй. Тэгэнгүүт эхлээ сүүн шингэнээр юм уу мицэлээр цэвэрлжээр савнгаар онгонгоч нэг савн чинь ингээ хөөсөрнөд хөөсөрсөн савнгаа мэдээж усаар зайлж байгаа ч гэсэн тэр лонхон хэлбэртэй энэ арьсны чинь нөхрөө нөгөө савнгийн үлдэгдэл маань орцсон байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээрээсээ нөгөө гой үнэтэй бүтээгдэхүүнээ ингээ түрхчингүүд нөгөө бүтээгдэхүүн чинь арьсны гүн рүү ингээ нөхөрөө дамжиж уусаж орох байтал бүглрөөд тэгээд нөгөө бохирдол гараад нүүр ингээд юм гараад ингээд идэх гэсэн. Тэгэнгүүт тэрийг тэр савнгийн одоо үлдэгдэл бохирдол яаж цэвэрлэн гэхээр тоник гэж зүйл байгаа. За зарим хүмүүс мэддэггүй юу эдэн гэдэг тэгэхгүй. Ийм ус шиг хэлбэртэй шингийн байгаа. Тэрийг хүн шингээгээд дахиад нүрээ ингээд арчаад үзэнгод амар бохирдол гарна. За ингэж 100% нүр цэвэрлэгдээд нөгөө яг арьсны чинь нүх ингээд одоо ямар ч бохирдлгүй чөлөөтэй болчлоо шүү дээ бүтээгдэхүүн ороход. Тэгэнгүүт хойноос нөгөө үнэтэй бүтээгдэхүүн гоё юм а түрхээр арьсны чинь гүн рүү эсмас давхарлуу шингээд нүр чи өөрөө гоё болдог байхгүй. Тэгэнгүүт манайхан ч амар үнэтэй бүтээгдэхүүн авчингуудаа энэ өстой худлаа юм байлээ гэдэг нөгөө арьсаа гүйцэд цэвэрлэхгүйгээр бүтээгдэхүүний ингээд түрхээд тахаар ямар ч үр дүнгүй байдаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр заавал тэгж гурвалсан цэвэрлэгээ хийн. Дундуур нь хэрвээ та хуурай арьстай болвол савндахгүйгээр сүүн шингийн мө тань мицэлээр цэвэрлчээд тоникоор арчна гэсэн. Тэгээ бүтээгдэхүүнээ хэрэглэнэ гэсэн. Бүр ийм судалгаа хүртэл байгаа штэ. Англи эрдэмтэд судалгаа хийсэн байхгүй. За одоо ингээ эмэгтэйчүүдийг эмэгтэй хүнийг мейкап хийчээд нэг өдөр мейкаптайгаа унтахад тэр хүн 14 хоногор хөшөрдөг гэж. Тийм судалгаа хүртэл байгаа. Тэгэхээр ерөөсөө яаж ядарсан одоо нөгөө яаж шоудсан гэдэг шиг тийм заавал мейкап арилгаж ээж унтах хэрэгтэй. Гол нь тэгээ зөв цэвэрлэгээ. Ер нь бол хүн арьс гойтой ер нь бол би ингээд амар гоё арьстай баймаар байна гэж бодвол хамгийн нэгдүгээр цэвэрлэгээ чухал. Цэвэрлэгээ нэгдүгээр цэвэрлэгээ, хоёрдугаарт хамгаалалт. Марсалны хамгаалалт. Одоо манай Монгол улс ямар амар уур амьсгалтай билээд те. Тэгэхээр хамгаалалт 3 дугаар чийшүүлэх хэрэгтэй байхгүй. За тэгэнгүүт одоо ингээл жоох юм гараал ингээл яангууд манайхаа хэвээр юу яадаг штэ. Хэвээр нүүр бохирдоод юу яагаад ингээл савндаал үрээл угаагаад идэв те. Тэр бас маш буруу. Хит их савндаж угаахаар арьсны чигийн баланс алдагдаад бас их юм гарна. Тэгэхээр ерөөсөө яах вэ гэхлээр хүн болгон өөр учраас би эндээс ер нь нийтээрээ тгий цэвэрлэх ёстой гэж ямар ч хэлэх боломжгүй л дээ. Заавал мэргэжлийн газар мэргэжлийн хүн дээр очиод те арьс оншилдог аппаратанд ороод
одоо өөрийнхөө арьсыг яаж цэвэрлэх вэ гэдэг дараалал маш сайн мэдэх хэрэгтэй байдаг байхгүй тий. Тэгээд дээрэс нэг хүн одоо хуурай арьстай гэж нэг жилийн өмнө онцлогдсон байвал насаараа тэр хүн хуурай арьстай байгаад байх боломжгүй. Хүний арьс ингээд өөрчлөгдөж идэг байхгүй. Жишээ нь төрөөд ч юм уу те гормоны өөрчлөлтөөс болоод хамар ирүүн тослогдох ч юм уу тосны булчирхай нарийн илүү ажиллах те гормонуудаас болоод тэгэхээр ер нь бол хүний арьс ингээл өөрчлөгдөөл яваад юм гэсэн үг. Тэгэхээр арьсаа өөрөө мэдрээд за өнөөдөр хэсэгтээ өвөлдөө миний арьс ер нь жоо хуурайшдаг даа гэдэг хуурай арьсны цэвэрлэгээ хийх хэрэгтэй. За зундаа жоохон бас ингээд хамар ирүү маань тослогчоод идэг даа гэд одоо тэр хамар ирүүгээ яаж цэвэрлэх юм гээд хүн дээр өөр байхгүй. Тэгэхээр одоо бид нар чинь ингээл нэг 60 70 хүртэл ер нь бол нүрээ цэвэрлэн бишээ мейкапа хийн штэ. Тийм болохоор ингээд насаараа нөө буруу цэвэрлээд буруу дадалтай явж ирснаас яг мэрэгжлийн хүн дээр очиод мэрэгжлийн газар нь очиод өөр тогтсон цэвэрлэгээний дарааллаа мэдээд авчих юм бол маш зүгээр. Бусад хэсгээрээ хуурай. Голоороо ингээд холимог ч юм уу одоо тослог байгаад идэг. Тэнгүүд голоороо юм холимог арьстай бүтээгдэхүүн хэрэг арьсны бүтээгдэхүүн хэрэглээд хуурай хэсгээрээ хуурай арьсны бүтээгдэхүүн хэрэглээд ингээд салгаад хоёр бүтээгдэхүүн хэрэглэх юм яг яах ёстой юм бэ? Тийм зөв. Гэхдээ ер нь бол нэг хүн нэг ком авчаал тэрийгэл байнга хэрэглээд байвал яг ер нь бол нэг дими гэх юм уу те болж өгвөл нэг 2 юм уу 3 бүтээгдэхүүн ком байвал зүгээр тэрийгээ сөөлжлүүд жишээ нь өвлийн уйлралд бол С витамины агуулмж өндөртөө нэг бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй ер нь манай монголчууд. Тэнгүүтээ тэрийгээ өглөө нь хэрэглэдэг ч юм уу те оройн ундахтаа арай үрчлээний эсрэг эсвэл чийшүүлдэг бүтээгдэхүүнээ оройн хэрэглэдэг ч юм уу. За чиний хувьд болохоор хамар ирүүгээр тослогчод идэг гэж штэ. Тэнгүүд чи тэрийгээ яаж арчлах вэ гэхлээр яг нөгөө гурвалсан цэвэрлэгээрээ цэвэрлчин. За чи мэдээж маск тавьдаг байж таарна штэ те. Маск болохоор чи хамар ирүүн дээр болохоор зүгээр нүх агшаадаг одоо нөгөө нүхийг ингээд бохирдлыг цэвэрлдэг шавар маскууд байдаг шүү дээ. Төрөл бүрээр брээн дээр байгаа. Тэрийг чи хамар ирүүн дээрээ түрхэж чинь. За тэгэнгүүтээ нөгөө салфетик маскныхаа юг хажилж штэ. Хамар ирүүнийхээ хажилангуудаа үлдсэн хэсэг дээр болохоор салфетик чийшүүлдэг маска түрхэж чинь. Ингэж арчилж болно. Тэгэхгүй чи нийтээрээ ингээд салфетик маск тавьчих юм бол нөгөө хамар ирүү хоёр чи тослогчод бүр болох байх үстэй. Тийм бүр болох байх. Тэгэхээр яг ингээд ер нь бол өөрийгөө ингээд өөрийнхөө харьцаг гоё мэдрээ таниад тэг ингээд өөртөө тохирсон юмгаа хийгээл яваадах юм бол арьс бол үнэхээр гоё юм. Миний хөө дээрхөө холимог байсан чинь хацраараа хуурай олчиж гин хуурай байсан чинь холимог олчиж гин гэл ерөнхийдөө л нэг юм хуурай холимогнд дэлцсэн бүгдээрээ л нэг тийз оноороо тослог бус хэсгээр хуурай олцсон баг шиг байгаа тийм монголчууд. Яг хоо тийм ер нь бол дийлэнхийн тийм гэхдээ яг тэр хിവэрээ ингээд насаараа байна гэж байхгүй ер нь бол хүний арьс ингээд өөрчлөгдөөл ээждэг тийм. Гурвалсан үйлчилгээ гэдэг тэр би хараа яг таныг ярьж ах чинь голоор ч ингээд тасалж асууж амцсангүй. Савн хэрэглэсний дараа бид нар шууд тоникийг чинь арчих уу шавшиж хэрэглээд идэв шүү дээ. Арчих хэвээр юм тий. Үгүй арчдаг цэвэрлэгээнийх дүрхдэг гэж хоёр анз байдаг байхгүй юу? Тэрийгээ өөрөө ингээ ялгаж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ манайхны гол алдаа гэвэл яг нөгөө нэг зүгээр нэг гоо сайхны лангуун дээр очиод тий бүтээгдэхүүн зардаг худалдагчаас зөвлөгөө аваад бүтээгдэхүүн аваад хэрэглээд идэв байхгүй юу? Тэр амар буруу шүү дээ. Тэр хүн чинь яг одоо тий олон жилийн салбарт ажиллаагүй энэ нөгөө мэрэгчлэр нь төгсөөгүй учраас зүгээр бүтээгдэхүүнээ зарж байгаа хүн учраас юу яадаг шүү. Бүтээгдэхүүнээ зарж байгаа учраас бүтээгдэхүүнээ одоо зарахын тулд л тийм. Чамд энэ зүгээр энийг хэрэгэл гээд ер нь бол тэгээд өчтдөг учраас яг мэрэгжлийн газар нь очиж өөртөө зөвлөгөө аваад авсан дээр дийлэнх хүмүүс нь зүгээр лангуунаас очиод худалдагчаас нь зөвлөгөө аваад бүтээгдэхүүн аваад байдаг. Тэгээ мөнгөний гарц болдог. Тэгэл би өстө тийм авсан ч таараагүй ингээл 2 3 хэрэглээд орхицсан гэдэг ингээд амар тийм хүмүүс байдаг байхгүй юу. Гурвалсан үйлчилгээнд дээр болохоор мейкап хийсэн бодогтой үед эхлээд тосоор задлж цэвэрлэнэ. Дараа нь хөөсөр угаах болов. Хөөсөр угаах чинь бас ямар арьсан дээр гүдгээ бас янз бүр. Тэгээд хөөсөр угаагаад ах чинь дахиад цаанаас нь тоникор арчигсан тий. Тэгжээж гурвалсан үйлчилгээ. Тэгжээж арьсан 100% цэвэрлэх тоникор шавших биш арчиж хэрэгэлдэг тоникор арчиж хэрэглэж шавшдаг байна, арчдаг байна. Тэгэхээр арчдгаар нь хэрэгжилж арьсаа 100% цэвэрлж нөгөө нөхчин гой хонгоогоод ингээ бүтээгдэхүүнээ авахтаа ингээ бэлэн болоод ингээ сайхан байж штэ. Тэнгүүд бүтээгдэхүүнээ хэрэглэх байхгүй юу. Тийм. Арьсны одоо унжилт өвчлөөнөөс одоо бид нэр хэрхэн урьдчилан сэргийлж ирнэ болох юм бэ? Энэ дээр болохоор яхаа ерөөхдөө буруу дадал хэвшил бас ярьж байна. Тэгтээ одоо сүүлийн үед байгаа гоо сайхны үйлчилгээнүүдээс бид нэр алийг нь сонгох ёстой.
Ерөнхийдөө юунд ер нь анхаарал явал хайрс унжилт өвчлөөснээс одоо урчин сэргийлж байгаа ингээд насандаа залуу насаа авч үлдэх тийм боломж болцоо гэдэм бай. Одоо бас нэг үе бодоход юм гой хөгжөөд те янз бүрийн гой арьс чангалдаг, татдаг аппаратууд маш их бий болсон. Жишээ нь одоо манай салон дээр болохоор хамгийн сүүлийн 2025 оны хайпо аппарат одоо нэвтрүүлж авчирсан байгаа. За ер нь бол хайпо аппаратанд ер нь бол 25-аас дээш настай л бол заавал орох хэрэгтэй гэж би зөвлөнө. Яагаад тэгэхээр хайпо аппарат чи өөрөө тэр нэг хит авин долгионоор буюу дулааны аргаар булчин очиж ажиллуулж өгч булчин чангалж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ирэхээр арьс өөрөө ямар ч мясын бус аргаар маш гоё сэргэж чангардаг гэсэн үг. Нэгэнт одоо үүссэн арьсны унжилттэй хөшөрлөлтөнд ямар арга зам хэрэглэж одоо унжилт хөшөрлөлийг ингээд арилгах боломж болцоо юм байд юм. Бэлгүй яах вэ? За нэг үе одох юм бол юм өгжөд те маш олон мискүүгээр арьсыг одоо гоё өргөдөг аппаратууд гарчлаа шүү дээ те. Жишээ нь манай салон болохоор хамгийн сүүлийн 2025 оны хайпо аппаратыг одоо нэвтрүүлж оруулж ирсэн байгаа. За энэ маань болохоор юугаараа даваа талтай гэхээр ямар ч өвдөлтгүй мясийн бус аргаар хит авин долгионоор тэр булчин ажиллуулж өгснөөрөө коллаген эластины нийлэгжилт ихснээрээ булчин маань өөрөө гоё явцын дунд ингээ гоё чангарч арьс гоё өргөддөг байгаа. Тэгэхээр одоо ингээд юм гоё хөгжсөн үед хамаагүй нөгөө утас татуулах ч юм уу тэр чин болохоор яг утас энтрийн хувьд бол би буруудах гэж байгаа юм биш. Ямар л хэсэн дараагийн шатны зүйл ахгүй юу. Эхний шатанд бол зөвхөн хөнгөн аргаар гоё аппаратууд маш олон гоё аппаратууд гарсан баг. Тэр аппаратууданд ороод үзээсэй гэж бодож байгаа. Дээрээс нь коллаген нас дотроос маш сайн ууж авах хэрэгтэй. Тийм тэгээд миний нэг жишээгээр маань өөрчлөлөгч хайпо аппаратанд орох гээд эрэхт нь би нүрийг ингээд онцлоод аппаратаар онцлоод ингээд зурдаг байхгүй юу. Тухайн хүний арьсанд тохируулж одоо схем гаргадаг гэсэн үг. Хайпо аппарат хийхдээ. За таны энэ хэсгээр ингэж явах юм байна. Давхар ирүүтэй учраас би одоо тий давхар ирүүний хушуугаар ингэж явах юм байна. Цохин дээр ингэж явах юм байна гэсэн тухайн хүн тохирсон би тийм одоо нэг схем одоо юу гаргадаг байхгүй юу. За тэгээд тухайн хүнийг тэр ихч маань 55 настай аппаратаар ингээд онцлсон чинь бүр арьс нэг 30 та хүн шиг коллаген арьсны коллаген айгүй гоё чанга энэ дотор болчин. Тэгээ би бүр хүүх та яа тийм коллагенууд юм гэсэн чинь хичнэстэй 5 6 жил тасралтгүй коллагенууд гэж байгаа. Тэгэнгүүт коллаген чи өөрөө арьсыг уян хатан байдлыг барих тий булчин ингэ чанга байлгах хөшрөлтийг удаашруулдаг зүйл учраас бид нар нөгөө коллагеныг нөгөө хүнсээр авдаг шүү дээ. Одоо тийм коллагентай нөгөө өстүүчин ч юм уу тийм мэдвэл коллагены аваламж өндөртөө гэлдэг. Эсвэл нэмэлтээр солонгос янз бүрийн коллагенууд байна шүү дээ. Тэд нар ч маань ерөөсөө хүнийг шүү дээ 20-оос 25-аас 27 нас хүрэхэд коллагены одоо үйлдвэрлэл эластины үйлдвэрлэл айжмаар ингээд багасаад ирдэг байхгүй. Тийм учраас бид нэр гаднаас нөгөө коллаген авч явах хэрэгтэй. Тухайн үйлчлэг гişгч маань байнгын коллаген уудаг учраас арьс бол үнэхээр гоё юмсан. Тэгэхээр тэгэнгүүт 30 настай хүн ирж байгаа тий. Тэгээд арьсыг онцлоод үзэнгүүт бүр нөө 50 60 та хүн шиг амар ингээд суулгацсан, хөгшөрсөн байгаа байхгүй. Тэгээ би ингээд асуугаад ингээд коллаген уудаг уу, нүрээ цэвэрлдэг үү гэд асуухаар бүх юм ингээд нойл байгаа байхгүй. Коллаген уудаг уу, бодогтойгоо унддаг. Тий, нойргүй талтай. Тэгэл нэг талаараа байн ингэж харж унтдаг ч юм уу те эсвэл нэг талаараа байн иддэг ч юм уу ингээ амьдралын хэмээгээс болоод хацар унжилт те нүүрний хүршлээсүүд аяг тогтдог байхгүй. Дээрээс нь одоо нөгөө амны хөндөй буюу шүд бүтэн байвал бас арьс унжилт бага байдаг. За араа буюу ингээд шүд маань дутуу байх юм бол тэр хэсгийн хацар нилээ нууцлаар хохоож бас ингэж унжилт өгдөг байхгүй. Тийм. Тэгэхээр одоо маш олон зүйл хүчин зүйлээс олж ерөнхийдөө хүний нүур унжиж хөшөрлт явагддаг. Тийм тэгэхээр тухайн хүний одоо арчилгаа юм да. Ер нь бол гэхдээ одоо гоё аппаратуудад орох хэрэгтэй. Хамгийн залуудаар нь арьс унжилт хэд орчим настай бүсгүүчүүд ч гэлтгүй нь ч бас эрэгтэй хүн толгомдоод л байгаа хэрэг та. Тэгэхээр ер нь хамгийн залуудаа хэд орчим настай хүн арьс унжилт илэрч ийн энэ хөшөрлтийн процесс. Ер нь бол арьс унжилт яг тэдэн наснаас гэсэн тоо баримт бол байхгүй юу. Ер нь бол яг физиологийн хөгшрөлт яг хизэнээс эхэлдэг. Тэгэхээр 25-аас 27 наснд коллаген эластины одоо нөгөө үйлдвэрлэл буураад ирнэ л гэж үздэг. За гэтэл 25-27-оос өмнөх тийм хөгшрөлт үүссэн хүмүүс зөндөө байна л да. Тэр болохоор амьдралын хэм маяг буруугаас
буруу дадлаас олж үүсэж байгаа. За тэгэнгүүт одооны охтууд чинь одоо нөгөө залуу охтууд нь шүү дээ 21, 2, 3 та охтууд маань арьсаа арчилгаасаа илүү зүгээр л будааддаг. Тэгэл хитрхий шаваал будаал тий. Тэгэл амар хүнд мейкап хийгээл бүр ингээл нөгөө шаваал будаал тэгэл бодогтойгоо унах ч юм уу тий. Тэрнээс ч юм болоод нөгөө арьс хөгшин, нүхжилт үүснэ, батгшин, сэвхтэн гэд арьсны зөндөө олон асуудлууд үүсдэг байхгүй. Дээрэс нь нүрээ яагаад ингээд заавал мейкап арилгаач гэдэг байгаа чи ямар учиртай юм гэхэлэр хүнийг унтчихад хүний арьс амьсгалж идэг байхгүй. Хүний арьс амьсгалж идэг. Энд чинь бас нэг амьсгалдаг эрхтэн штэ. Хүний арьс амьсгалж идэг. Тэгэнгүүт хүн ингээ унтчихад нөгөө нэг арьсыг чинь амьсгалуулахгүй нөх хүсвийн ингээд битүү будаа тэ крем ингээд бүдэр ингээд шаваад унтчихаар чинь арьс өөрөө өвчлөлдөг. Дээрээс нь хүний арьс чинь өөрөөр 4-6 цагийн үед одоо нөгөө ялгцаа гадагшлуулдаг гэсэн үг. Бохирдлоо одоо ялгц бохирд гэж ярина шүү дээ. Нүхрээ гарч идэг байхгүй. Тэгэнгүүт тэр чинь нөгөө өглөө ингээ босчод нөгөө заримдаа чи нүрээ угаасан юм гээд нэг хүн нүрээ угаагүй тийм нэг юм жоохон бараандуу юм тослогдсон юм шиг харагдаад тэр чинь нөгөө арьс чинь бохирдлоо гадагшлуулсан байдаг. Өглөө нүрээ угаачингууд нүур нэг гоё гээд нэг гойлчдаг тоо. Цайцсан юм шиг тий. Нүрээ угаагүй хүнийг мэдэгддэг дээ тий. Одоо ингээ хүүхдүүд дээр харахаар тэр нүрээ угаачин тэгэхээр хүний арьс чинь өөрөө бохирдлоо шүн 4-6 цагийн үед гадагшлуулж идэг байхгүй. Тэгэхээр өглөөний цэвэрлэгээ бас заавал хийх хэрэгтэй. Тийм. Гэхдээ цэвэрлэгээ бас хүн болгон тгийж хийж хэлж бас чадахгүй. Бас л нөгөө онцлуулаад өөр тохирсон цэвэрлэгээ өглөөний цэвэрлэгээ оройны цэвэрлэгээ хийн гэсэн. Тэгээд одоо ер нь бол физиологоор ингээд 25-аас 27 болоод ингээд анхны хөгшрөлт эхлээд ингээд мэддээд ирж идэл тэрнээс өмнө байгаа нь болохоор зүгээр ингээд охтууд маань амар ингээд арьсаа арчилгаас илүү ингээд будаад идэг. Гоё харагдахын тулд будаад байна тий. Тэнгүүтээ одоо болохоор яг нэг үе бодоход нөгөө хүнд будгаас илүүг тий. Гоё натурал бодог. Тухайн хүний өөрийнх нь хөөхөн төрхийг илүү гаргаад жоохон өөтөө эсгийн далдлах ч юм уу ер нь бол буцаа тийм болсон шүү дээ. Нөгөө Коре мейкап гэдэг шиг будаагүй юм шиг. Будаагүй юм шиг. Одоо эрүүл арьс, эрүүл үсээрээ хүмүүс ер нь гангардаг болсон. Яг тэгж харагдаад байх шүү нэрээ. Одоо ер нь эрүүл хүн ер нь бол модонд орж байгаа шүү дээ. Гоё бизнесээр хичээлдэг те. Эрүүл арьстай, эрүүл үстэй, эрүүл шүдтэй. Тэгвэл тэгэл ингээл шавсан ирнэ арьс нь юм бохирдолтой, үс нь хугарцсан тийм байвал айгу муха тийм хүмүүс ер нь бол одоо модноос гарч чаддаг байхгүй. Тэгэхээр охтуудтай хэлэхэд арьсаа гоё бутгаасаа илүү ингээ гоё харчилдаг байгаарай гэж тийм хэлмээр байгаа. Арьсны хөгшрөлт унжилтанд сүүлүүд бүсгүүчүүд ярьж ин л та. Би ч гэсэн судлаад хайфу утас татах гэдэг яг юм хоёр үйлчилгээ байгаад ах шиг байгаа юм. Энэ хоёрын ер нь ялгаа нь юу гэдэм бэ? За хайфу аппарат маань болохоор утас татахын ер нь бол утасыг бол ер нь бол миний бодлоор нэг 50% үржиж татуулсан зүгээр. Хэрвээ та 50-аас өмнөх настай байвал хамаагүй утас энэ төр татуулахаас өмнө зүгээр месийн бостэй аргаар зүгээр сайхан хайпу аппаратанд ч юм уу тий. За заавал хайпуг RF байна тий. Өөр лифт ингээд аппаратууданд ороод гоё арьсаа байгалаар нь одоо месийн бос аргаар чангалуул ер нь илүү зүгээр. Тэгэхгүй юуны тухайдгүй те одоо нэг 20 эдтэй 30-таагаас ахуулаад утас татуулаад харчаа. Өргөстэй утас чи өөрөө тэр булчин гимтэж өгч байгаа байхгүй. Өргөстэй утас гэдэг нь яадаг гэхэлэр булчин гогдоо татаад нь штэ. Тэгэхээр тэр булчинд гимтэл үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэгэнд гимтсэн булчин одоо нөгөө буцаж сэрэхтэй жоохон удаан. Хайпуч ялгаагүй булчинд гимтэл үүсгэж байгаа л да. Булчин 60-аас 70 градусын халалт үүсгээд булчинд сорвжилт үүсгэснээрээ нөгөө хүний бие чи айгу ухаалаг штэ. Сорвжилт үүссэн булчингийн чи нөгөө эдсэн сэргээхийн тулд коллаген эластин арай өмнөхөөсөө илүүгээр ялгаруулад эхэлчихэж байгаа. Технологи тэгж технологи одоо нөгөө хүний биеийн өөр чи айгу ухаалаг байхгүй идэрхтэн чи. Тэгээд ирэнгүүт нөгөө коллаген эластин чи ингээд өмнөх байдгаасаа илүүгээр ингээд үйлдвэрлэгдээд ирэнгүүт булчин маань өргөдөөд арьс маань гой чангараад ингээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр утасныхаа өмнө эхлээд аппаратууданд ороод үзэх хэрэгтэй. За бүр амар ингээд үрчигээ те бас ингээд аппарат хийгээд тодорхой хэмжээний үр дүн үзэхгүй байвал дараагийн шатны асуудлууд буюу утас те өөр зөндөө одоо юунууд байгаа л та ажилбаруудаа тэднэрт бол орол зүгээр. Хайфу болон одоо утас татах үйлчилгээг буруу хийснээс болж ямар эрсдлүүд нүүсэж болт юм бэ? Харамсалтай нь манай Монгол улсад гоо сайхны одоо нөгөө дөнгөж сургалт төгсөөл те одоо нэг салон нэгэл хаасаагүй ингээл нэг болон тохиолгон салон нэгэл хин дуртаа нь аппарат оруулж ирээл хин дуртаа нь ингээл хийгээл айгүйх тийм
хүмүүс хохирцсон байдаг л та. Тэнгүүт миний хувьд болохоор би одоо энэ салбарт ингээ 16 дахь жилдээ ингээд ажиллаж байна. Гэтэ надад одоо сурах маш их байгаа. Би одоо хүртэл сурсаар л байгаа байхгүй юу. Тэгэнгүүт зүгээр нэг сарын курс төгсөөл те нэг аппарат худалдаж аваад бараг YouTube-ээс хард юм яад ингээд шууд хийгээл хамаагүйгээл эн чинь нөгөө хит авин долгионоор халалт үүсч хийж байгаа учраас тухайн хүнийхээ одоо арьсан тохируулаад схем гаргаж зурж агаад тэгээд аппаратныхаа хүч бүх юм ингэж тааруулж янз бүр хийдэг байхгүй юу. Тэнгүүд хамаа намаг ингээ хийх юм бол тухайн хүний арьсанд хонхоолт одоо янз бүрийн ингээд арьсан одоо хацар доор дээр ч юм уу тийм эрсдлүүд амар үүсэх эрсдэлтэй байхгүй юу. Миний хувьд болохоор би энэ аппаратуудаа болохоор би Солонгост одоо би салонд ажилладаг байсан. Тэндээ би сурч ирчээд Монголд өөрөө оруулж ирээд ингээ хийдэг байхгүй юу. Тийм тэгэнгүүт надаа ингээд анзаараад тахад энэ тэндгүй амар хямдрал зарлал ингээл хийгээл байгаа. Тэг яг хөө сайн хүмүүс ч байгаа л та. Тэрний дундуур бас чадахгүй хүмүүс одоо маш их тийм хүний гоо сайхнаар бас юу яаж байгаа тоглож байна. Тэгээд хамаагүй ингээд буруу хийснээс болоод нүунд нүүрэнд хонхоолт үүснэ. Тэгээд одоо дээр доор болох ч юм уу те зөндөө олон эрсдлүүд бол байгаа. Тэгэхээр яг хаана хин дээр ямар газар хийлгэж байгаа гэдгээ маш сайн судалж одоо хийлгэх хэрэгтэй. Энд чинь хүний нүүртэй гоо сайхан гэдэг чинь айгүй хариуцлагатай ажил байхгүй. За хайфу хийлгэхгүй те аппаратанд орохгүй байлаа те янз бүрийн утас татуулахгүй байлаа гэж үзэхэд арай бага те хайфу аппаратанд орохооргүй мөртлөө ер нь гэрийн нөхцөлд арьс унжилтаас яаж урьдчилан сэргийлэх үү ямар арга замууд одоо хийх үү одоо жишээ нь сүүлийн үед нэг юм хувин өмстэй хувин гэж нэг зүйл модонд ороод тах шиг байсан. Холливуудын алдартай бүсгүйчүүд нөгөө хөдөө өмстэй хувинд ус хийж аваглаа болгон дүрч мөрөөд тийм аргууд байдаг болсон юм шүү лээ. Тийм тэр арга бол маш үр дүнтэй. За тэгээд би нөгөө түрүүн хэлсэнтэй амьдралын хэм маяг гэдэг дандаа нэг талаараа бити унтаарай. Тэгээд дандаа нэг талаараа унтаа, дандаа нэг талаараа ажиллах. Дээрээс нь шүдэ бүтэн байх хэрэгтэй. За тэгээд хүний ер нь доор хаяж сардаа нэг удаа гоо сайхан заавал орж байгаа. Яа тэлэр гоо сайханд орохоор хүний гой булчин суллаад ингээ массажлаад өгөхөөрөө өөрөө булчинчин гой арьс маань гой чангарах юу гэхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс ч нөгөө нэг яг үдээ тэгээд гоо сайханд орох бас нэг цаг зав юм нь болохгүй байвал байнга сайн чийшүүлэх хэрэгтэй. Нөгөө түрүүн биелсэн шүү дээ. Цэвэрлэгээ зөв хийх хэрэгтэй, сайн нарнаас хамгаалах хэрэгтэй, сайн чийшүүлэх хэрэгтэй. За тэгээд өөрөө нэг гуашаа ч юм уу тийм маар ингээд сайхан булчингаас суллаад ингээд массажлаад байвал юм тэгээд арьс гоё юм дөө. Эрдэнэ цэцгийн хувьд 35 дахь одоо Азийн гоо сайхны олимп буюу одоо тухайн олимпиад одоо хөмсөг контур шивэсний одоо төрөлд гран-при шагнал авсан гэж сонсч байсан. Энэ талаар хоёлаа тэмцээнийхээ талаар ярилцъя. Энэ болохоор 2023 оны Солонгос улсад болсон Азийн гоо сайхны олимп шалруулах тэмцээн байхгүй юу? Азийн 10 хэдэн 12 лөө орны одоо бүх шивэсчд одоо нөгөө хөмсөг контур уруул шивдэг хүмүүсийн маш том заавал шивэсч биш өөр одоо тэмцээн болдог тийм юу олимпи. За тэрэн дээр болохоор би хөмсөг контроор орсон. За тэгээд гран-пригийн бол авсан. За тэгээд тэр нь болохоор яг яасан бэ гэхлээр нөгөө одоо нөгөө улаан өнгийн ихэнх хүмүүсийн хөмсгөн улаачдаг байхгүй юу? Шивээс хийлгэсний дараа тэгдэг тийм улаачдаг. Тэр нь болохоор нэгдүгээр арьсны онцлогоос болно, хоёрдугаар тухайн шивээс чинь одоо ямар будгаар бодснаас болдог байхгүй юу? Тэнгүүд би тэрэн дээр болохоор нөгөө улаан өнгийг лазертаж ер нь бол арилгахгүйгээр одоо нөгөө 3-5 өнгийн будаг найруулад одоо өн гаргаад тэр улаан өнгийг дарах тийм технологиор одоо гран-при авсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо манай монголчуудад маш их нөгөө тохиолддог монгол бүсгүйчид тохиолддог асуудал та. Ингээ улаан хөмсгийг яах вэ? Энийг арилгах уу яах вэ? Улаачлаа, үн улаахгүй гэсэн чинь ингээд улаагаад ингээ тий. Тэнгүүд тэрийг болохоор лазертахгүйгээр одоо ингээд будгийн аргаар тэр улаан хөмсгийг одоо дарж улаан өнгөнд гарч ирэхгүйгээр янзалдаг гэсэн үг байхгүй юу? Янзалж болдог. Тийм технологиор ер нь бол гран-при авсан. Яг тэр орон зайд байхгүй хөмсгөө одоо нөхөх зорилгоор л бид нар шивээс хийлгээд байна гэж ойлгоод байгаа. Яг зөв тийм. Одоо хүн хүний нөгөө хөмсгний онцлог ондоолтой зарим нь бүтэн өстэй байлаа гэхэд зарим нь төгсгөл байхгүй тий тасархаа эсвэл урд цэсгэрээ өсгөө ч юм уу тэрийгэ нөхөж одоо нөгөө нэг хөмсгөтэй болохын тулд шивээс хийлгэж байгаа шүү дээ. Эсвэл зурч чаддаг хүмүүс бол заавал шивээс хийлгэх шаардлагагүй. Хөмсгөө нөгөө зурч чаддаг хүмүүс маш олон байгаа учраас
өөртөө тохирсон хэлбэрээ гаргаад шивээс хийлэгдэх байхгүй юу. Тэнгүүд ихэнх хүмүүсийн одоо нөгөө хөмсөг шивүүлээд 3-4 жилийн дараа нь улаачдаг ч юм уу те эсвэл хөхөрчдөг ч юм уу те. Тийм асуудлууд маш их гардаг байхгүй юу. Тэгэхээр улаан хөмсгийг бол лазертай заавал арилгахгүйгээр будгийн аргаар буюу 3-5 төрлийн бодог найруулад одоо нөгөө улаан өнгийн дараад одоо шивээд бүтэн болгож бас болдог. Сүүлийн үед одоо бүсгүйчүүдийн дунд тренд болж байгаа хөмсгний шивээс ямар шивээсүүдийг ерөнхийдөө хөмсгөн дээрээ бүсгүйчүүд төлхөө хийлгэж байна. За энэ болохоор makeup effect буюу цэгэн усгалтай шивээс сүүлийн үед тренд болоод байгаа. За нэг хэсэг өстэй мэт шивээс 6D энтергээл одоо сонсчихсан баг тийм байдаг гэсэн бол одоо цэгэн усгалтай буюу makeup effect шивээс илүү тренд болоод байгаа. Тэр нь болохоор яг нөгөө хөмсгөө будаагүй юм шиг те аюу гой өөрийн натурал харагддаг тийм шивээсний төрөл ахгүй. Би болохоор энийг Орос улсад төгсчээд ирсэн одоо хийдэг. Орос улсад хөмсгний шивээсийн төрлөөс суралцаад ирсэн юм тий. Сургалт ахгүй. Тийм makeup effect гэдэг ерөөсөө уусгалт тэрнээсээ маш гоё юм зөөлөн юм цэгэн уусгалтаар гэсэн үг. Ер нь бол тэр маш гоё тренд л байгаа сүүлийн үед. Анатоми хэлбэр нь аюу гоё юм хүнхэр штэ. Тэгэхээр бас Монгол бүшүүд Азиудыг бодвол хөмсгнийх нь хэлбэр аюу гоё гарч өгдөг. Ер нь бол янз бүрэлтэй орон орны хүний өөрийнх нь нүрийн хэлбэр хөмсгний хэлбэр нь янз бүр. Тэгэхээр тухайн хүний царай хэлбэртэй тохируулж байгаа л хэмжээс юм аваад хийдэг гэсэн үг. Мейкапын талаар бас ярихгүй үлдэж бас болохгүй нэ. Тэгэхээр мейкапын сүүлийн үеийн чиг хандлагыг ямар тал руугаа ер нь яваад ах шиг байна. За ер нь сүүлийн үед бол илүү натурал буюу будаагүй юм шиг тухайн хүний гоё төрхийг илүү гаргасан тийм бодолт ер нь бол илүү тренд болоод байгаа. Одоо нэг корей бодолт гэдэг шүү дээ тийм. Одоо нэг хурц илүү тод бодгаа ер нь бол болж байгаа гэсэн үг. Аль хайр сарчилгаандаа илүү анхаарч байгаа. Бид хоёрын өнөөдрийн ярилцлагын төрөд өндөрлөж байна. Манай урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Урьж орцуулсан баярлалаа. Хөхтөнгөр радио Бүтээгч Монгол подкастын ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Brilliant Cup World Champion Дубай тэмцээний makeup артистийн дэлхийн 3 удаагийн авраг 35 дахь Азийн гоо сайхны олимп хөмсөг контур шивээсний төрөл Гран При шагналт Ингүүн салааны үүсгэн байгуулагч Арьс гоо заслын магистр makeup артист Эрдэнэс Цэгөрөгд ирлээ. Бид хоёр өнөөдөр гоо сайханд тулгамдж буй асуудал тэр дундаа арьсны хөгшрөлтийн талаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.